За өрийн дэнгэр подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ташааруулж байна. Жирэмсэн ээжүүдийн манданд тийм гинтэл урд өмнө нь огт хийж байгаагүй зүйлсээ хийх хүсэл төрөх. Эсвэл шөнөөр маш тод хачин жигтэй зүүдлэх үзэгдэл байгаад байдгаа, гардгаа. За өнөөдөр бид хэвлэлдэх үртэн таны бие, таны талд ухамсараар дамжуулан өөрийгөө хэн болохыг хэрхэн тонхогддог талаар ярилцъя. За жирэмсний 3-6 сартай үед ээжүүд өөрсдийн зүүдээ маш сайн ажиглах хэрэгтэй байдаг. Зүүдээ манах хэрэгтэй. Зүүд бол хүний оюун бодлын тусгал бөгөөд далд ухамсартай холбогдох нэгэн сууг, орон зай. За шинжлэх ухааны үүднээс тайлбарлал зүүд нь өдрийн турш тархин тураагдсан мэдээллийг цэгцэлж, эренбэлж, ангилан хадгалах үйл явц байдаг. За харин сүнслэг талаас энэ нь зэрэгцээ ертөнцийн мэдээллийг далд ухамсараар дамжуулан авч байгаа хэрэг гэж ойлгож байна. За жирэмсэн ээжүүд маань энэ үед амьтан, байгаль, дэлхий, тод өнгө бүхий дүрслүүдийг зүүдлэх нь олонт. Хэрвээ та цэлмэг хөх тэнгэр, гүн хөх талаа, тэнгис нор зүүдлээд байх юм бол ургийн хөгжил хэвэн явагдаж байна гэж үздэг. Харин онцгой өр эсвэл бөө заяатай өр тээж байгаа ээжүүд тэнгэрийн орон зайнаас уулус, ургамалмод, жигүүртэн шуудыг харах зэргээр маш тод зүйтэй зүйдэлдэг. Энэ нь эгэл үеэс илүүтэй сүнслэг мэдрэмжтэй болж онготын шаханд орж байгаа бөө хүний мэдрэмжийг зүүдэндээ амсаж байгаа хэрэг өгөөд их хүн тийм үү орчлонгийн гүн ухаан анс тайлах зэргээр өөрийгөө хөглөх учиртайг илтгэдэг. Жирэмсний 6-аас 9 сартад эхийн зан ааш дур сонирхол маш сонирн байдлаар өөрчлөгддөг. Урд нь ерөөсөө тийм үү сонирхож байгаагүй зүйлсээ хийгээд жишээ нь хөгжим тоглохч байд юм уу, шүлэг тэрлэх байд юм уу, зохиол бичих зэрэг цоо шин зүйлсийг турших хандлагатай болж идэг. За орчин үеийн анагаах ухаан тэр дундаа эпигенетик гэж ярьдаг тийм. Эпигенетикийн шинжилгээ ухаан үүнийг ургийн ДНХ болон даавар эхийн тархины мэдрэлийн эсвүүдэд шууд нөлөөлж шин нейроны холбоосыг үүсгэж байна гэж тайлбарлах нь байдаг. Харин өвд эдс маань бол үүнийг ургийн зан төлөв эрэх цагта үйлдэх үеийн тохио гэж үздэг. Жишээлбэл тийм үү хөгжимчин үр тээж байгаа ээж бол их шиг аялгаунд нь гинт орлож дуу сонсомоор л болоод амар санагдаад түүнтэй тийм холбоотой мэдээллийг түлхүү сонирхож эхэлдэг гэж. Мөн хувцас загвар зохион бүтээгч хүсэхүү ээж минь намайг жирэмсэн байх үед гинтэл зөө утас нийлүүлж ойж сорсон тухайгаа ярьж байсан юм дурссан байдаг. Тиймээс ээжүүд энэ үеийн мэдрэмж сонирхлоо сайтар хөглөх хэрэгтэй бөгөөд би сонирхгүй гэж тоохгүй орхих юм бол үрийнхээ сүнсний дурсамж зорилгыг нь голын хатгаас нь бүдгэрүүлэх талтайг анхаараарай. Эхийн биедх оншилгоо ингэж хийх хэрэгтэй. Ондоошилт бас байдаг. Их хүр хоёр гэдэг бол нэг л бие, нэг л систем байдаг. Ургийн аль нэг эрхтэнд өөрчлөлт орох юм бол эхийн тухайн эрхтэнд мөн өөрчлөлт мэдрэгддэг. Жишээлх юм бол ургийн хараанд өөрчлөлт орох юм бол эхийн хараа дагаад өөрчлөгддөг болохоор бие маш сайн анзаарч авч ирдэг. Орчин цагт бол тийм аутизм буюу бидний хэлдгээр ондоошилттай үр төрх нь ихсэн. Хэрвээ ондоошилттай ураг тээж байгаа бол ихэд тархин толгой дүүнгтэн өвдөх юмсыг хэвийн хэмжээнээс ойртож эсвэл алсарч харах орон зай баримжаа алдагдах үзэгдлүүд тохиолдоод байдаг. Хэрвээ ийм шинж тэмдэг илрээд ах юм бол нарны илчээр биеийн хэмийг сайн тэтгэж ургах наранд сүн өргөлийг сүүгээ маш сайн өргөж тийм ондоошилтой хэмийг засахыг хичээхэн зүйт. Мөн зарим нэг домын аргаар толгой удаан дүнгтэж өвдөх юм бол мөнгө аяхтаа бас дүүргэж
шинэ 15-ны тэргэл сарны туяанд хонолоод маргааш нь өвдөж байгаа хэсгийг шавшиж хэрглэж болдог. Цэвэрлэж болдог. Эсвэл за энэ талын усны бүтцийн тухай ойлголттой ээжүүд байвал усыг зөв бүтцэд оруулна тий. Шинэ 15-ны сарны туяанд мөнгө аягаанд хийхээр усны бүтц зөв байралтай болдог. Тий. Энд хэм шингээж болдог. За энийг бол дэлгэрүүлээд манай ээжүүд судлуул их зүгээр шүү. За нэг зүйлийг захихад жирэмсний хугацаанд за ялангуяа эхний 6 сард бол гинтийн чанга чимээ тийм анивцсан гэрэлтэй болон соронзоо орон ихтэй орноос зайлсхийх хэрэгтэй. Утаснаас айл болох холхон байж хэмжээ хязгаартай үзэж олон нийтийн болох бүтэхгүй газар явахгүй байх хэрэгтэй. За бас амралт зугаалгаар явахдаа бол эрчмийн хуйлрал ихтэй газрууд гэж байдаг. Тэгээ уулын жалга судаг, өндөр хайрхтын орой, төргөн урсгалтай гол мөрөн, догширсон гал голомт гэх мэт газруудаас хол байх хэрэгтэй. Учир нь бол эдгээр байгалийн хүчтэй эрчим дөнгөж бүрлдэж байгаа ургийн хим мэдээллийг өөрчлөх, тавиланд нь хүртэл нөлөөлөх эрсдэлтэй байдаг. За монголчууд бол эмэгтэй хүн гарч болдоггүй уул гэж их ярьдаг. Энэ бол им заяа, эр заяагаа ялгаад мэдээд, ондоошлыг анзаараад, за эмэгтэйчүүдэд хайрлаад энэ уул хамаагүй янз бүрийн эрчимтэй газар гарч болдгүй юм байна шүү гэдэг өв болгож үлдээсэн байдаг. За ээжүүд минь та бол зүгээр нэг хүн бүрэлддэг сав биш те. Таны бие, таны ухамсар, орчлонгийн бүх мэдээлэл ирээдүйн авьяас билэг зүүд зөн огтлолцож байдаг хамгийн авгаа ариун сүм юм шүү. Өөрийнхөө мэдрэмжийг сонсороо зүйдээ ажиглаарай. Гинт төрсөн хүслээ бити хоригл. За энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж